Яг өнөөдрийн хувьд бол энэ гормын санд оруулж байгаа учраас хилцээд явчих боломж болцоо бол уг нь бол байгаа. Гэхдээ би яг хөндлөд татаж аваад тэр 15 хүний гарын үсэг цуглуулад 15 хоногийн шат дотор шийддэг энэ зохицуултын дагуу өргөн барина гэж хэлж байна. Тэгээд энэ нөхрийг даруй арга хэмжээ авч одоо яг нийслэлийн ажил бол 100% зогсож байгаа гэдгийг би хариуцлагатайгаар энэ дээрээс мэдгдэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас энэ бүтэлгүй нөхрийг огцруулахын төлөө өөрчлөлтснэ гэж. Яг одоо өөрчлөлт өшөөж олон өшөө олон өмгтэй хариуцлага тооцсон. Энэ нийслэлийг дампууруулсан, авилга хээл агуулгын үүр болгосон, авгаа хөөхөд амраг садангаараа одоо албан газрыг бүр хувийн болгосон өөрсгсөн нөхдүүдтэй бол өшөө хатуу үзэн, өшөө олон асуудал бий. Өшөө олон асуудал бий. Мөн одоо тендер, концесс нэрийдлэр одоо авилга цуглуулдаг. Энэ бол энэ одоо мафийн бүлэглэлийн 2 дахь одоо тижэн тэтгэдэг санхүүгийн сувганд 3 дугаарт төрийн албаны 8 60 тэрбумын гэдгээр одоо илчлэгдсэн. За энэ бол хүмүүсийг төрийн албанд шатнд байрлуулах нэрийдлэр их хэмжээний мөнгө цуглуулж үүгээрээ тэр мафийн бүлэглэлээ одоо санхүүжилтийг нь бүрдүүлдэг.